Тэгэхээр одоо үргэлжилж байгаа COP17 баг хурлын үеэр карбон кредитийн зах зээл гол анхаарал татсан сэдвүүдийн нэг болж байгаа нь анзаарэгдэж байгаа. Тэгэхээр эхлээд тус зах зээлийн бас олон улсын жишг өнөөдрийн байдлаар ямар чиглэлд явж байгааг сонирхолтой юу? За юуных нь яг карбон кредит гэдэг нь яг юу вэ гэдгийг танилцуулъя. За тэгэхээр карбон кредит гэдэг нь ингээнээр тодорхой төсөл хэрэгжүүлж 1 тонн нүүрс хүчлийн хийтэй дүүцэх хөдөлмжийн ялгарлыг бодитоор бууруулсан эсвэл агаараас шингээсэн үр дүн баталгаажуулсан ерөнхийдөө нэг чиглэлдэг байгаа. За одоогоор ер нь Монгол улсад болж байгаа COP17-ны уур амьсгалын өөрчлөлт яг гэхээс илүү яг төлжилттэй тэмцэх конвенцийн хурал гэдгийг тодорхойлох зүйтэй байх. За тиймээс ч яг энэ нүүрс төрөгчийн яг зах зээл кредиттэй холбоотойгоор ерөнхийдөө дөрвөн бол мэдээж шинээр тогтохгүй харин нүүрс төрөгчийн болон уур амьсгалын төсвөрчлөлтийн кредит скор буюу карбон кредитийн ер нь нөхөн сэргээлдэх ер нь зөвлөлтийн эрсдлийг бууруулах санхүүжилттэй хэрхэн одоо холбох талаар ерөнхийдөө олон улсын хилцүүлэх яриа бол өрнөж байна. За ялангуяа одоо бичээрийн дааз хөрс ой болон усны хөөсвөрийн сэргээх төсөл нь одоо газрын дороодлыг бууруулалтын зэрэгцээ ер нь хөрсөнд нөөц төрөгч хоримтлуулах боломжтой яг уг үр дүнг ашиглаад ер нь шинжлэх ухааны үндэслэлтэд ер нь хэмжээх хөндлөнгийн байгууллагаар ер нь баталгаажуулах чадвал ер нь кредит гаргаж ер нь төслийн нэмэлт орлого болох тийм боломж ер нь Монгол улсад ер нь олон улсад нийлдэж байгаа. Ялангуяа энэтэй холбоотойгоор зөвлөлтийг бууруулах санхүүжилтийн хэрэгцээ шаардлагаар маш их эрэлт хэрэгцээ нэмэгдэж ялангуяа Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлттэй тэмцэх конвенцийн одоо тооцоогоор 2030 он хүртэлх газрын нөхөд сэргээлт болон зөвлөлтийн одоо жил бүр одоо 355 тэрбум $, шаардлагатай байгаа одоогийн хөрөнгө оруулалтын түвшин бол яг 77 тэрбум $, байна. Жилийн 278 тэрбум $-ын зөрүүг одоо нүүрс төрөгчийн одоо карбон кредит дангаараа нөхөхгүй ба тодорхой хэмжээний бас нэмэлт их хөөсөөр одоо шаардлагатай тийм нөхцөл байдалтай тулгараад байна. Тэгэхээр Дэлхийн банкны 2026 оны карбон үнэлгээний судалгаанаас харахад карбон үн тогтоох механизмд 2025 онд улс орнуудын төсвүүдэд 107 тэрбум $-ын орлого бүрдүүлсэнийг бол мэдээсэн байгаа. Монгол улс ерөнхийдөө цаашдаа карбон зах зээлийг зөв хөгжүүлээд явбал ямар боломж гарч ирэхээр харагдаж байгаа юм бол мэдээж бас анхаарч байх гол эрсдлүүдээс хуваалцахгүй юу? За Дэлхийн банкны 2026 оны тайлангаар нүүрс төрөгчийн үн тогтоох 87 бодлого ерөнхийдөө хэрэгжиж байна. За дэлхийн хөлөмжийн ялгарлын 20-с гаруй хувийг эдгээр нь юу хамарч байна. За энэтэй холбоотойгоор 2025 онд карбон кредитийн анхдаг зах зээл дээрээс ерөнхийдөө MSCI-ийн холбоор тооцоолоор 2030 он гэхэд 5-аас 20 тэрбум $-т ерөнхийдөө энэ зах зээл хүрэх боломжтой гэсэн суурь тооцоо гарсан байна. За Монголын хувьд яг энийг хөгжүүлэхэд гол анхаарч байгаа зүйл нь бол яг саяны хөрөнгөний биржээр гарсан биржээр арилжаалагддаг сан болох ETF-тэй холбоотойгоор нүүрс төрөгчийн зах зээл чиглэсэн зарим ETF-ийг ерөнхийдөө хөгжүүлэх тийм боломжууд бас байгаа. За эдгээртэй холбоотойгоор хөрөнгө оруулагч тухайн яг ETF-дэр суурилсан сан яг ямар төрлийн нүүрс төрөгч хөрөнгөний хэрэгслийг ерөнхийдөө дагаж байгааг ойлгох нь яг чухал юм аа. Монгол улс яг 2026 оны 6 дугаар сарын 30-нд яг Японд хэрэгжүүлсэн 4 сэргээх эрчим хүчний төслөөс нийт 214,040 кредит гаргах шийдвэр гаргасан байгаа. За үүнээс 86,564 нэгжийг Японд хуваарлан Парисын хилцээрийн 6-гийн 2 дахь зүйлийн дагуу улс хооронд шилжүүлэн тооцох боломжтой ялгарлын бууруулалтын нэгж буюу одоо ITMO хэлбэрээр 7 дугаар сарын 6-нд өргөн шилжүүлсэн байна. За Монгол улсын анхны ITMO шилжүүлэхээр бүртгэл, хэмжээл, тайлгнал, баталгаажуулалт болон улс хоорондын тооцоолыг бодитоор хэрэгжүүлсэн туршлага ерөнхийдөө хоригдсан байна. За COP17-гийн дараагийн гол боломж нь одоо мэдээ бэлчээрийн нөхөд сэргээлт, за хөрсөнд нүүрс төрөгч хоримтлуулах, ойжуулалт, сэргээх эрчим хүчний төслүүдийг хөрөнгө оруулалт татхуйд төвчөнд бэлтгэх явдлан. Гэхдээ газар ашиглах эрх тодорхой хэсэг, за тэгээ малчиттай орлогыг хэрхэн хуваарлах, за ерөн цөлжилт болон төмрийн үед хоримтлогдсон нүүрс төрөгч буцаан алдагдах эрсдэл мөн нэг үр дүнг хоёр улс давхар тооцоогоос сэргийлсэн зохицуулалт бүрдсэн хэсэг одоо заавал шалгах шаардлагатай энэ чиглэлийн судалгаануудыг хийх шаардлагатай байна. Ерөн товчхондоо Монголын ерөн давуу тал хямд карбон кредит нийлүүлэхтэй бус ерөн газар болон малчтын амжиргаанд бодит үр өгөөжтэй болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай ерөн төсөл бий болгоход ерөн оршиж байгаа. За тэгээ энэтэй холбоотойгоор нүүрс төрөгчийн буюу карбон кредит нь ялгарлаа бууруулах ажлыг орлохгүй харин яг бодитоор хэрэгжсэн одоо яг нүүрс хүчлийн ялгарлын бууруулалтыг санхүүжүүлэх нэг сувг гэж үзэж байгаа.